Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 5 дахь бүлгийн хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих аргуудын тухай хичээл маань ингээд эхэлж байна. За аав ээжүүдийн маань нэг боддог хөвчлэн ингэж андуурдаг зүйл нь юу байдаг гэхээр хүүхдийн хэл ярианы хөгжил гэхээр хүүхд анх үг хэлсэн цагаас эхлээд хэл ярианд хөгжиж гинэ гэж бодоод байдаг. Гэхдээ яг үүндээ хүүхдийн хэл ярианы хөгжил аль хэдийн гидсэнд байхдаа эхэлчихсэн байдаг. Хүүхэд гидсэнд байх 30 дахь 7 хоногоос эхлээ сүүлийн одоо 30-аас 40 хүртэлх 7 хоногт хүүхдийн тархинд аль хэдийн хүүхд хэл ярианы хөгжлийг дэмжих тэр хэсгүүд нь идэвхтэй ажиллаад эхэлсэн байдаг. Тэгээ хүүхэд гидсэнд байхдаа гадаад орчноосоо хүний хүний ярьж байгаа тэр дуу чимээрөө илүү их анхаарал төвлөрүүлдэг гэдгийг эрдэмтэд олж мэдсэн байлээ. Тийм болохоор хэл ярианы хөгжил аль хэдийн гидсэнд байхад эхэлчихсэн байдаг шүү. Хүүхэд анхны үгээ хэлсэн цагаас энэ хөл ярианы хөгжлийг дэмжиж эхэлнэ гэвэл оройтцсон байх болноо. Тэгээд дээрэс нь үүнээс гадна хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг бол зөвхөн үг хэлэхтэй өөрийгөө илэрхийлэх тэр одоо үйлдэлүүдийг хэлэхгүй. Хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг бол бусдын хэлж байгаа үг бусдын үйлдэлийг ойлгох тэр чадварыг хэлдэг. Тэгээ хэдий бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Хэдий хүүхд үг хэлж сураагүй нэг настай байсан ч аав нь хаа байна гэдэг асуултанд шууд аав руугаа харж гараараа зааж чаддаг. Энийг аваарай гингут ав гэдэг үгийг ойлгоод тэрийг авдаг. Ээжтэй өгөөрэй гингут өгөөрэй гэдэг үгийг ойлгоод ээжтэй өгчдөг Тэгэхээр энэ бол хүүхдийн хувьд үг өөрөө хэлж чадахгүй боловч энэ үг гэдэг зүйлийг ойлгоод эхэлсэн байгаа учраас аль хэдийн хэл ярианы хөгжил нь одоо хүүхдийн тархинд явагдаад эхэлсэн байгаагийн одоо илэрлэл нь юм аа. Тиймээс бид нар хүүхдтэй ингээ зөвхөн үг хэлхийг зааж байгаа биш. Үгийг ойлгохыг үгийн утга агуулгыг заах нь илүү одоо чухал гэдгийг анхаарах хэрэгтэй байх нэ. За хамгийн ихний арга бол дохио зангаа ашиглах. За бүгдээрээ хамгийн ихний өдрийн хичээл дээр анхаарал төвлөрөх чадвар ямар чухал ур чадвар вэ гэдгийг үзсэн тийм ээ. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар нь өөрөө бас хэл ярианы хөгжлийн хамгийн суурь ур чадвар байдаг. Анхаарал төвлөрөх чадвар хөгжсөний дараа хүүхдийн хэл яриа хөгждөг байх нэ. Анхаарал төвлөрөх чадвар хөгжин дараа нь ам эрүү орчмын булчин хөгжин, хүзүүний булчин хөгжин. Тэгээд хүүхэд үг хэлж эхлэх тэр үндэс суурь нь тавигддаг байна. Тэгэхээр хүүхд ингээд бид нар хүүхдтэй дохио зангаа ашиглаж ярихаар хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар нь тэр хүн ингээд дохио зангаа ашиглаж ярихаар хүүхд тэр хүнийг ингээд энгийн ямар ч одоо дохио зангаагүй ярьж байгаа үеэс илүү их анхааралтайгаар харж ажигладаг, хөдөлгөөн хийж байгаа хүнийг. Тэгэхээр тэр хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар нь сайжирна, хүнийг даган дуурайх, тэр үг болон үйлдэлийг одоо хооронд нь холбож ойлгох чадвар. Тэгээд дээрэс нь тэр хүний хэлж байгаа үгийн утга агуулгыг илүү сайн ойлгоно, хийж байгаа үйлдэлийн утга агуулгыг илүү сайн ойлгоно. Ингээд хүүхдийн тархинд олон төрлийн одоо процесс зэрэг явагдчихэдэг учраас дохио зангаа ашиглаж ярих нь хүүхдийн тархины хөгжилд, хүүхдийн хэл ярианы хөгжилд маш сайн үр дүнтэй нэг арга байдаг. Тэгэхээр заавал одоо тийм мэрэгчлэтнүүдийн мэддэг тийм альбан ёсны дохио зангааг юусаа ашиглах албагүй. Зүгээр та өөрөө зохиогоод хүүхдтэй ингээд маш ойлгомжтой байдлаар үйлдэл үзүүлээд байх нь үр дүнтэй байдаг. Жишээлбэл зүгээр ингээд уух уу, ус уух уу гэдэг ч юм уу. Эсвэл юм идэх үү, сонсоорой, дагаад хэлээрэ гэдэг ч юм уу үнэртэд үзтээ гэдэг ч юм уу. Эсвэл дахиад идэх үү, байхгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү дохио зангааг гэхдээ хамгийн гол нь хооронд нь холихгүй нэг үгэн дээр заавал яг тэр дохио зангаа яг байнга тавтагдчих хэрэгтэй. Ерөөсөө үйлдэл маань ингээд байн солигдоод байж болохгүй. Одоо жишээ нь байхгүй гэчээд дараа нь дахиад байхгүй гэдэг ийм хоёр өөр янзын дохио зангаа үзүүлээд байж болохгүй байх нь шүү дээ. Байхгүй гэдэг үгийг байхгүй гэж үзүүлсэн бол дараагийн удаа тэр үгийг хэлэхдээ дандаа яг энүүгээр үзүүлнэ. Тэнгүүт хүүхэд дараа нь одоо үг хэлж эхлээгүйч хүүхэд үйлдэл хийж чаддаг ингээ гараараа аваад юм бариад мөлхөж чаддаг. Тэнгүүт хүүхэд ингээд өөрийгөө илэрхийлэхэд тэрдгээр дохио зангааг таныг дуурайж одоо эхэлнэ. Тэр бол ингээд өөрөө бас одоо үг хэлж өөрийгөө илэрхийлж байгаагийн нэг хэлбэр болж өгдөг. Тийм болохоор өөрийнхөө өдөр тутамдаа хүүхдтэй хэлдэг одоо хамгийн олон тэр үйл өгнүүдээ дохио зангаагаар илэрхийлээд байх нь маш үр дүнтэй хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих арга байдаг бахны. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих хамгийн суурь одоо
хамгийн суур одоо зүйл нь юу гэхээр үгийн баялагийг нэмэгдүүлэх. Хүүхдэд аль болох олон үгийн баялаг нэмэгдэнэ. Төдий чинээ хүүхдийн тархинд олон тархины холбоос үүснэ. Хүний тархины хөгжлийг хэмжихтэй хэр олон мэдрэлийн холбоос үүссэн байна вэ гэдгээр нь хэмждэг. Аль болох олон тийм мэдрэлийн шинэ холбоос үүссэн байвал тэр бол хөгжсөн тархи байна гэж үздэг. Тэнгуут аль болох олон үгийн баялагтай байна гэдэг чинь тэр үг болгоны тоогоор тархины холбоос ингээд шинээр үүсээд байгаа учраас тэр нь өөрөө ингээд тархины хөгжил, сэтгэн бодох чадварын хөгжил, хэл ярианы хөгжил нь ингээд давхар олон ач холбогдолтой байдаг. Тэгээд тэрийг ингээ үйлдэлтэй холбоод өгчөнгөт хүүхдийн логик сэтгэлгээ тэгээ өөрийгөө илэрхийлэх тэр боломжийг нь улам нэмээд өгчдөг байх нэ. Тийм болохоор дохио зангаа гэдэг зүйл бол маш ач холбогдолтой зүйл шүү. За дараагийнх нь ам орчмын булчин хөгжүүлэх дасгалуудыг хийлгэх. За энэ нь ямар байдаг вэ гэхээр та заавал бас тийм албан ёсны юм байх хэрэггүй. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихэд хэлний, хацрын, эрүүний, тэгээ хүзүүний булчин хөгжсөн байх, суур одоо эдгээр булчингууд суур хөгжсөн байх шаардлагатай. Заримдаа хүүхд хэл ярианы одоо хоцрогдолд ордог шалтгаан нь өөрөө энэ ам хэл эрүүний булчингийн хөгжил нь сул төрсөн байх магадлалтай байдаг. Одоо жишээ нь одоо энэ бол зүгээр ингээд хүний одоо хувь хүний онцлог байгаа хгүй юу, тийм амар эмгэг гэсэн үг биш. Одоо жишээ нь би ингээд энэ баруун хөмсгөө өргөж чадна. Гэхдээ зүүнийгөө өргөж чадахгүй. Тэгээ энэ бол зүгээр л ийм булчингийнхаа энэ зүүнтлийн булчингийн хөгжил арай бага байна л гэсэн үг хгүй юу. Тэгээс энэ бол эмгэг биш. Тэрэн шиг бид нар ингээ хүүхдийн ингээ заримдаа хэлний ч юм уу эсвэл хэлний хөвч богинтой төрсэн байж болно. Ийм үед бас ингээд энэ суур одоо булчин хөгжөг учраас хүүхдийн хэл ярианы хөгжил нь удаашраад байдаг. Тийм болохоор яг энэ булчингийн хөгжлийг нь бас дэмжиж өгөх дасгалуудыг өдөр тутамдаа заавал за одоо дасгалаа хий. Одоо дасгалын цаг. Одоо намайг яг дагаад хий гэж юусоо хүчилж болохгүй. Төрөний дохио зангаан дээр бас хүүхдийг юусоо хүчилж болохгүй. Ээжигээ яг дагаад хий. Дахиад гэхдээ ингэж ийм үйлдэл хийн шүү гэж юусоо зааж өгөхгүй. Өөрөө хүүхдтэйгээ ярихдаа энэ үйлдэлүүдийг хийн. Хүүхд тэрийг дагаж хийжээвэл сайн. Дагаж хийхгүй байсан ч зүгээр. Яагаад гэвэл тэр бол тархинд нь ингээд суудсан байгаа. Тэр одоо үйлдэл болон үг хоорондын тэр логик уялдаа холбоог хүүхд сурч авч байна гэдэг маань өөрөө чухал учраас заавал дагаж хийхийг одоо шаардах хүчлэх ерөөсөө хэрэггүй. За тэгээд энэ дасгалуудыг бас өөрөө л хажууд нь хийгээд хахад хүүхэд автоматар дагаж хийн. Яг тэгвэл хүүхэд ингээд цаанаасаа survival тийм байглаасаа тийм эргэн тойрны хүмүүсийг даган дуурайх тийм рефлекстэй төрдөг. Өөрийн мэдлгүй биднийг даган дуурайна. Тийм учраас өөрөө л хажууд нь хийгээд авах хэрэгтэй. Яг ийм хамт тоглож явахдаа энэ одоо нэг чихмэл тоглоом барайл. Энэ тоглоом гэж хэлж байгаа шүү гэд гэд ингээд хацрыг нь хөдөлгөөд эрүүг нь хөдөлгөөд авах хэрэгтэй. Тэгээд бас хэлнийг нь сайн хөдөлгөж авах хэрэгтэй. Ингээ хоёр тишээ хөдөлгөх, дээшээ доошоо хөдөлгөх, эсвэл юм тойрог хөдөлгөх хэлэх. Одоо нөгөө тишээ эргүүлээрээ гэдэг ч юм уу те. Эсвэл ингэж болно. Иймэрхүү одоо дасгалууд чи хүүхдийн хувьд маш хөгжилтэй байдаг. Ээж нь өөдөөсний минеттэй царай гаргаад хийнгут хүүхд айгаа дуртай байдаг. Тэгэд өөрөө тэрийг ингээд аяндаа дуурайгаад эхэлдэг. Тэнгуут хэлнийх нь булчингийн хөгжил ажилласаар байгаа сайжирна. Тэгээд гингот бас ингээ хүзүү ажиллаж байгаа. Тэгээ ингээ хүүхдэрээ бас ингээ толгоо ингэж хоёр тишээ хөдөлгөөрөө гэдэг ингээд толгоог нь хөдөлгөөд гэ янз бүрийн их шиг үсэг хилүүлээд вау. Тэгээ янз бүрийн ингээд ийм одоо амийг том ангаалгах янз бүрийн их шиг ийм үсэг иймэрхүү дуу аваа гаргуулах нь өөрөө энэ ам орчмын булчингийн хөгжлийг дэмжиж яадаг учраас баг ч гэлтгүй ингээ баабар хийлгээд байхад хүүхдийн одоо тэр хэл ярианы хөгжил маш том нэмэр үзүүлнэг анхны үгээ хэлэх тэр суурь нь тавигддаг байх нэ. За дараагийн арга бол хүүхдийн гаргасан дуу авиаг дагаж хэлэх. За хүүхд чинь ингээл анх бараг 2-3 сартаагаас ингээл гунгунаал эхэлдэг шүү дээ. Тэгээд багаар ингээд хараан тогтоод ээжигээ ингээ анхаарч эхэлдэг те. Тэр үед нь хүүхэд ингээл ба гэдэг ч юм уу юм санамсаргүй гаргасан авиаг нь өөдөөс нь яг дагаад хэлээд байх хэрэгтэй. Ба. Тэнгуут тэр хүүхд чинь сая миний гаргасан авиаг ээж бас дагаад хэлээд байна гэдгийг маш сайн ингээ анзаарч идэг. Тэнгуут нөгөө нэг авиагаа дахиад хэлнэ. Ба дахиад намайг дагах нь уу яах нь гэж хараад. Тэнгуут ээж нь дахиад өөдөөс нь ба гэд. Тэнгуут дахиад ма гэд өөдөөс нь ингээд
ойролцоо тийм аваа гарна. Тэр үед хүүхэд ингээд өө намайг сонсож гин, намайг анхаарч гин гэдэг тийм одоо тэгж одоо хүлээж авч байгаа учраас хүүхд рүү чиглэсэн анхаарал бол хүүхдийн хувьд бүр амин чухал хэрэгцээ байдаг. Тэгээ өөрийнх нь одоо гаргаж байгаа дуу авиаг ингээд ээж нь дагангууд өөрөө ээж рүүгээ төлхөө анхаарах, тэ ээжтэйгээ харилцан ярилцах, өөрийгөө илэрхийлэх тэр хүсэл эрмэлзэл нь илүү нэмэгдэж идэг. Тийм болохоор хүүхдийнхээ гаргасан авиаг дагаж хэлж байгаараа бүр юм 3 сартай тий 3-4 сартай юм баг байхаас нь эхлэж бас болно. За дараагийн арга нь хүүхдийн хэлсэн үгийг дэлгэрүүлэн хэлж өгдөг байх. За энэ бол ингээ анхны үгээ хэлсэн хүүхдэд илүү тохиромжтой арга тий хүүхдүүд одоо жишээ нь ингэж хэлж болно тий бөбөө гэ бөмбөгийг хэлж байгаа. Бөмбөг рүү заагаад бөбөө гэж хэлчлээ тий. Тэнгуут ээж нь баярлал тийштэй бөмбөг ямар том бөмбөг вэ? Ийм том ногоон бөмбөг байна. Дээшээ доошоо гэд тэр бөмбөгтэй холбоотой үгийн сангийг нэмэгдүүлж байна. Тэ ногоонктой том байна. Бөөрөнхий байна. Дээшээ болдог, доошоо болгож гин гэд ингээд тэр бөмбөгтэй холбоотой үгийн баялагийг нэмэгдүүлээд тэгээд тэр бөмбөг гэдэг үгтэй холбоотой мэдрэлийн холбоосыг бид нар ингээд нэмж өгч гинэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ үгийг ингээд давтан сонссоор агаад хүүхдүүд маань энэ одоо бусад тэр тэмдэг нэрүүдийг олон янзаар ашиглаж чаддаг болно. За дараагийн арга бол олон төрлийн үг ашиглаж ярих. За бид нар ингээд хүүхдийг айгүй жоохон олон юм яриад байвал ойлгохгүй гэж бодоод айгүй тийм цөөхөн үгийн сангаар ярих гэдэг. Гэхдээ тэр бол маш том алдаа. Нэг үгийг маш олон төрлийн байдлаар одоо хэлж өгч байх хэрэгтэй. Яг тэгвэл үгийн баялаг гэдэг чинь өөрөө олон мэдрэлийн холбоос гэдэг бол өөрөө тархи сэтгэн бодох чадварын холбоос гэдгийг бид нэр бүгдээрээ мэдэж авсан шүү дээ. Тийм болохоор тэр хараа тэр тэнд нэг юм байна. Тэр хол байна. Алс тэртээд байна. Хараавал хүрэх газар байна гэд хол гэдэг үгийг ямар олон янзаар хэлж болох одоо тийм баялаг үгсийн сан бидний монгол хэлэнд байгаа үлээ те. Тэр бүхнийг ашиглаж одоо хүүхдтэй нэг үгийг олон төрлийн байдлаар нь хэлж өгөөд үгийн баялагийг нэмэгдүүлж явах хэрэгтэй байх. За дараагийн арга бол ном унших. Мэдээж ном бол бүр хамгийн шалгарсан арга. Хүүхдтэй орой олгон унтахын өмнө ялангуяа унтахын өмнө ном уншиж өгч явах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхд ингээд бүр ингээд судалгаар тогтооцсон байсан өдөр ном уншиж өгөх яг унтахын өмнө ном уншиж өгсөн 2 төрлийн хүүхдүүдийн унтахын өмнө ном уншиж өгчсэн хүүхдүүд нь тэр номныгоо илүү сайн ойлгосон, илүү сайн сурсан, номын үйл явдлыг бүр сайн ойлгож тогтоож авсан тийм судалгаа гарсан байлээ. Тийм болохоор ном уншихтаа аль болох унтахын өмнө өдрийн унтлахын өмнө ч байж болно. Тэглээгээд ерөөсөө өдөр огт ном уншиж өгөөд хэрэггүй гэсэн үг биш. Хүүхд өөрөө номоо авчрах юм бол мэдээж уншиж өгнө. Гэхдээ орой унтахын өмнө заавал ном уншиж өгдөг тийм одоо татал зайлшгүй суулгаараа заримдаа бид нэр ингээ өдөр завгүй байсараа хүүхдтэйгээ тоглож чадахгүй өнгөрөөчдөг тий тэр өдрийг тэгээд би өнөөдөр хүүхдтэйгээ тоглосонгүй дээ гэд нэг тийм сэтгэлдээ нэг тийм мэдрэмж онцгой мэдрэмжтэй өнгөрчдөг штэ тэр үедээ бид нэр орой болгон хүүхдэд ном уншиж өгдөг дадалтай байх юм бол өнөөдөр би хүүхдтэйгээ тоглож цаг гаргаж чадсангүй гэж юусоо бодхоо болчдөг байхгүй юу. Би хэдий тоглож амжаагүй ч ядаж номын уншаад өчлөө гэд айгүй гоё тийм тайван сэтгэлдээ үлддэг. Тэгээд ном уншиж өгөхдөө хүүхдийн хамгийн анхны номоор нь машинтай болон амтны зурагтай тийм ном болон картнуудыг сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхд бол шууд тийм үг хэлж чадахгүй. Нохоо гэрээ нохоо гэдэг юм бол нохоо гэж хэлж чадахгүй. Гэхдээ нохооны зураг үзүүлээд нохоо хов гэж дуурдаг гэдэг юм бол хүүхэд хов гэдэг дуу авайг даган дуурайж чадна. Тэгээ ингэж муур мяу гэдэг тэнгуут хүүхэд мяу гэдэг үгийг маш амархан даган дуурайж чадна тий. Чон маань ау гэдэг тэнгуут хүүхэд чинь дуу авайг дуурайгаад ингээд бид нарыг дагаж хилээд тахаараа энэ одоо ямар авай хэлнийхээ ямар хөдөлгөөнөөр гаргаад байна вэ гэдгээ одоо учрыг олж чиглэдэг. Тэгээд анхны үгээ хэлэхдээ өмбүү гэдэг байсан бол үхэр гэж хэлэх тэр одоо суур одоо чадвар суур нь тавигдах нэ. Тийм болохоор яагаад бас машинтай ном гэж хэлсэн бэ гэхээр машин ч өөрөө бас янз бүрийн олон төрлийн дуу аваагаар илэрхийлэхэд маш хялбархан байдаг. Имлэгийн машин гэдэг ч юм уу те экскаватор байна гэд ухдаг. Өргөгч кран байна. Упэ гэдэг. Үнүүн дид
трактор гэдэг ч юм уу ингээд янз бүрийн дуу аваагаар илэрхийлэхэд төрөл бүрийн амьтад, төрөл бүрийн машинтай ийм хоёр ном картууд хамгийн анхны номоор сонгоход маш гоё тохиромжтой байдаг. За тэдгээрээс гадна хүүхдийг номон дуртай болгох, хүүхдийг номон дуртай болгох тэр даалт тухамсарт нь номыг эргээр хоногшуулах аргуудын тухай миний YouTube channel дээр Momcast podcast-ийн маань 7 дахь дугаар дээр орсон байгаа. Тэрийг бас бүгдээрээ нэг сонсоод үзээрэй. За дараагийнх нь сонголт олгож хэвших. За хүүхд бол ингээд томорхынхоо хэрээр өөрөө өөрийгөө нэг юм тустай хүн гэдгийг мэдэрч өөрөө өөрийнхөө байх хүсэл нь бүр ингээд нэмэгдээд байдаг гэдгийг бүгдээрээ мэдэн шүү дээ. Тийм болохоор багаас нь энэ одоо хүслийг нь бид нэр дэмжиж шийдвэр гаргах чадварыг нь нэмэгдүүлж сонголт олгож хэвших хэрэгтэй. За дараагийн бас нэг арга бол өдрийн төлөвлөгөөгөө ярьдаг байх. Ингээ өглөө дөнгөж хүүхдүүдийг амтслаа тий. Хойлоо өнөөдөр ийм ном уншина. Хойлоо өнөөдөр гадаа гараад ийм тоглоомын талбай руу явна. Ээж нь өдөр хүүхдтэй ийм хоол хийж өгнө. Ийм одоо материал ашиглан тэрийгэ чанах юм уу, жигнэх юм уу, шарах юм уу тий. Ингэж хийн гэдэг өглөө дөнгөс ирээд ингээд хүүхдэд тосоод, памперсын солиод, нүүр гарыг угааж явахдаа энэ бүхнийгээ ингээд ярьж өгнө. Тэнгуут яг тэр таны ярьсан зүйлүүд өдөр ингээд тохиолдоод ангууд хүүхд чи өглөө таны хэлсэн үгийг санаж байгаа шүү дээ. Энэ ээж ингэж хийсэн. Тэгээд одоо яг тэр үйлдэлүүд дээр илүү анхаарч өгөх нь. Тэгээд ингээ өдөр бас ээж хийж байгаа зүйлээ ээж нь ингээ охиныхоо памперсыг сольж гин. Одоо энэ нойтын салфетик байна. Ингээ баба. Энэ хуурай хартаа хуурай нэм хуурай байдаг. Нойт нь нэм байдаг гэ ингээ ялгааг нь үзүүлээд нойт нь ингээ урагдахгүй хуурай нь ингээ урагддаг ингээ хийж байгаа зүйлээ байнга яриад л байх хэрэгтэй. Дараа нь орой болоод унтахынхаа өмнө өнөөдөр хуйлаа юу хийсэн бэ гэдгээ бас ярих хэрэгтэй. Өнөөдөр хуйлаа өглөөс ирээд миний охин памперс өөрөө сонгоод өмссөн тийм ээ. Өнөөдөр хуйлаа ийм өглөөний цай уусан, хуйлаа гадаа гараад тэгж тоглосон гэд ингээд хийсэн зүйлүүдээ ярина. Тэнгууд хүүхд чинь бас ийм цаг хугацааны тухай тийм мэдээлэлтэй болж байгаа хгүй. Хийн ингэн тэгнэ гэдэг гэх юм бол ирээдүйн цаг дээр ярьж байгаа юм. Хийж байна. Ингэж байна гэх юм бол яг одоог ярьж байгаа юм. Тэгсэн, ингэсэн гэдэг ихэхээр аль хэдийн өнгөрсөн зүйлийг ярьж байгаа юм байна гэдэг тэр цаг хугацааны баримжааг хүүхд ойлгож авч идэх учраас тэгээд дээрэс нь ингээ хүүхд угаасаа өөртөө ингээд хүн ингээ хандаж ярьж байгаа үед өргөж туртаа байдаг таныг сонсохгүй байгаа юм шиг өөр тийшээ анхаарахгүй байгаа юм шиг боловч хүүхдийн даалт ухамсар хизээч амрахгүй эргэн тойрныхоо бүх зүйлийг анзаарч харж сурж сонсож тогтоож авч идэг. Тийм болохоор таныг анхаарахгүй байсан ч та дэрэгдэн хэлэхүүгээ хянаж байх хэрэгтэй байх нь хүүхд рүүгээ анхаарч хандаж ярьж байх хэрэгтэй байх нэ. За бүгдд нь баярлалаа. Ингээд дэлгэц ба хүүхдийн тархи сургалтанд маань хамрагдсан бүгдээрэнд маш их баярлалаа. Ингээд хамгийн сүүлийн хичээл маань өнөөдөр ингээд орлоо. Ирэх 2 дахь өдрийн асуулт хариултын лайваар уулзцгаая. Би асуултын цонх стори дээрээ үлдээчин. Тэгээд хичээлийн дунд хичээл үзэж явах явцад гарсан эсвэл таны гэр бүлийн орчинд үүсэж байгаа дэлгэцтэй холбоотой хүүхдийн хэл ярианы хөгжилтэй холбоотой ер нь холбоогүй ч байсан бол ингээ асуултаа үлдээгээрээ тэгээд бүгдээрээ лайв дээрээ хариулаад тэгээд дээрэс нь асуулт хариултын лайв дээр зөвхөн асуултанд хариулахаас гадна хичээлийн програмд ороогүй хэд хэдэн чухал сэдвээр ярихаар бэлдсэн байгаа. Энэ яг ингээд нөгөө хичээлийн агуулга бүлэг дунд шууд хамааралтай биш боловч дэлгэцтэй холбоотой сэдв учраас би яг ингээ хичээл дундуура багтааж чадаагүй боловч чухал зүйлүүдээ маргааш ярина. Маргааш гинэ нөгөө 2 дахь өдрийн лайваар ярина. Тийм болохоор бүгдээрээ 2 дахь өдрийнхөө лайвыг заавал үзээрэй. Лайва бас ингээд YouTube channel дээр аудио хэлбэрээр хадгална. Бас лайва бас хичээлийнхаа private account дээрээ хадгалсан. Тийм болохоор үзэж амжихгүй байсан ч дараа нь нөхөд заавал үзээрэй. Бүгдээрээ лайв дээрээ юу ярих вэ гэхээр донтолт гэдэг зүйлийн талаар ярих нь байна. Дэлгэцийн хамаарал гэдэг бол өөрөө бас донтолттой ингээд шууд хамааралтай. Яг гэвэл үндсэн суурь шалтгаан адилхан байдаг учраас донтолттой хамааралтай. Дээрэс нь хиймэл оюун ухаан буюу одоо орчин үед хиймэл оюун ухаан тий бидний ирээдүйд, бидний хүүхдүүдийн ирээдүйд яаж нөлөөлөх гээд байгаа юм бэ гэдэг талаар ярилцсан. За иймэрхүү чухал сэдвүүдийг бас ярих гад бэлтцсэн байгаа. Тийм болохоор бүгдээрээ лайва заавал үзээрэй. Ингээд 2 дахь өдөр уулзцгаая. Бүгдд нь баярлалаа. Баяртай.